За өнөөдөр Зөв Монголын бүжгийн өв соёл гэсэн энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаатай таатай байна. За яагаад гэвэл Зөв Монголын буюу Талын Монголын энэ сайхан бүжгийн өв соёлыг манай ардын дуужийн хан энтийж болох өнөөдрийг хүртэл одоо ард түмэнд түгээн дэлгэрүүлж өдөө зэрэгтэй явж байна. Монголын бүжгийн урлагийн олон төрөл дотор Зөв Монгол бүжгийн энэ дэг бол үнэхээр өрмөц онцгой сайхан байдаг. Ингэж хэлэх олон шалтгаан байна. Өөрөөр хэлбэл бүжгийн урлаг нь хүний амьдрал дотор одоо өдөр тутамд байж идэг тэр зүйлийг маш уран сайхан хөдөлгөөнөөр бүжигчний одоо тэр гайхамшигтай ур чадвар, хөгжмийн агуу одоо бүтээл түүнийг одоо өөрийн онгод хиймэр авьяасаар уран сэтгэмжээр илэрхийлж гаргадаг бүжиг дэглээчийн нийлмэл урлагаар энэ бол өөрөө маш гайхамшигтай төгс биелээ болдог. Зүүн аймагуудад оршин амьдарч байгаа олон угсаатан яснуудын бүжгийг ингэж бүгдээрингийн цогц байдлаар гаргаж ирж бүхэл бүтэн хэд хэдэн уран бүтээл болгож тавьсан анхны урлагийн байгууллага бол хан хэдий чуулга байх гэж би боддог. Бид өнөөдөр энэ сайхан бүжгийн нэвтрүүлгээр Зөв Монгол бүжгийн дэг гэдэг зүйлийг бий болгосон одоо Санжаа сүрэн нэрт бүжиг дэглэж Санжаа сүрэнгийн бүтээл. За түүний орыг залгасан Оюунбаатар багш. За мөн Оюунбаатар багшийн шавь цогтөрдны бүтээлүүдийг одоо үзэж сонирхож байна. Яг Зөв Монгол бүжгийн дэг бол үнэхээр бусад одоо бүжгийн төрлүүдээс үнэхээр ялгарч байгаамаа гэдгийг бол та бүхэн маш их сайхан урнаар одоо харах болно. Зөв Монголын бүжгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд манай одоо хан энтийж чуулгын нэрт бүжиг дэглээч Данзанмын Санжаа сүрэн гэдэг багшигаа ярьж байж энэ одоо түүхэн Зөв Монголын бүжгийг ярих одоо шаардлагатай болдог. Тэгэхээр бол миний одоо алдар тогш Данзанмын Санжаа сүрэн гэдэг хүн бол Сүхбаатар аймгийн Халзан сумын ууг бол. За Монголд бол одоо Зөв Монголын дэг нам төрх үнэхээр хэнцэр тэр сайхан төрхүүдийг бол манай өгч одоо тайсны амьдлуулан тавьсан ийм түүхтэй. Ер нь бол одоо нэрт бүжиг дэглэж Санжаа сүрэн гэдэг хүн бол одоо Дорнод Монголын бараг үзэмчин даргаан халах гэсэн энэ сайхан үндэстэн ясны өөрийн гэсэн өрмөц соёлыг өөрт нь шингээсэн сайхан бүжгүүдийг тайсны авалгад тавьсан ийм учиртай. Энэ бүжгүүд нь өнөөдөр аргагүй Зөв Монгол ардын бүжиг гэсэн нэр томьёотой явж байгаамаа. Санжаа сүрэн багшийн бас шавийн хувьд олон сайхан уран бүтээл дээр нь одоо ажиллаж бүжиглэж авсан одоо Ахмад бүжигчний хувьд би нэг уран бүтээлийг бас онцолж дурдахыг хүсэж байна. Энэ бол Дайргаан ээжин гоёл гэдэг бүжиг. Дайргаан ястан эмэгтэйчүүдийн одоо тэр ахуй амьдрал, өдөр тутмын хэв маяг, нам донж энэ бүгдийг гаргасан юм бүжиг. Тэгээд энэ нэрнээсээ хүртэл бас их сонин энэ бүжиг зүгээр Дайргаан бүжиг юм уу, Дайргаан бүсгүйчүүд юм уу тийм нэртэй байж болох байсан. Дайргаан ээжин гоёл гэж ээж гэдэг үгийг оруулж өгсөн нь бол бас их учиртай. Яагаад бүжгийг багш маань өөрийнхөө ээждээ зориулж ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж хийсэн ийм бүжиг юм аа. Бид нарыг яг шинэ уран бүтээл дээр ажиллаж эхэлж явах үед Санжаа сүрэн багшийн маань ээжийнх нь бие муудаад дуудагдаад Сүхбаатар аймаг руу явсан. Тэгээд оцсныхан дараа ээж нь одоо ингээд бурхан болоод тэгээ багш маань жоохон гундуухан эргэж ирээд тэгэл ирснээсээ хойш төгөлдөр хор дээр суугаал одоо энэ Дайргаан ээжийн гоёлын дундуур бүжгийн дундуур нь явдаг энэ Дайргаан дууг аялал ингээл суудаг байсан.
Тэгээл бид нар л нэг яагаал манай ээж ингэж нэг хажуу тийшээ ингэж одоо хазааж ингэж суудаг, дарин хөхнүүд ер нь их тийг суудаг. Алуу та нар нэг ийшээ суугаадах гэл ингэж суугаал. За өвдгөн дээрээ өндийгöd нөгөө тал руугаа алуу суугаадах гэл суулгаал. За алуу гартайгаа нэг хийгээд үзээдэх гэл. Ингэж айгүйх хийлгсээр байгаа л дараа нь тэгэл одоо Сүхбаатар аймагт бол цайнда заавал шар будаа хийж уудаг, шар будаагүй цай гэж бараг байдаггүй. А тэрийгэд анхны ёроолдоо ингээ үлдээхгүй тулд ингэж сэгсэрж жагаад аягандаа хийгээд шар будаатай цайнаасаа ингэж уудаг юм аа. Энийг бас ингээд энд оруулах хэрэгтэй. Би одоо ингээ ээждээ зориулж л яг дарганга ээжүүдэд зориулсан юм сайхан ээжүүдийн дүр төрхийг харуулсан юм сайхан бүжиг хийх ёстой гэд. Тэгээд энэ дарганга ээжийн гоёл гэдэг үнэхээр гайхамшигтай. Ийм сайхан бүжиг бол төрсөн төвөгтэй. Дараа нь бол энэ бүжиг бас соёлын амнаас зарласан олон уралдаан тэмцээнүүдэд тэргүүн байр эзэлж оны шилдэг уран бүтээлээр энэ шалгарч байсан ийм сайхан бүжгээ. Хачлага оголзатаяхо унжорабелен свикитаяхо сурмазагучин отлатаяхо Арашиг ошгоюдэ
슈레는 몽공 학자라 대예고 세베드 그 소땅 따로 다가야고 진행들이 어썸티가 따라서 세례그는 샘치게를 아자유대로 Миний ярих одоо гол бүжиглөө одоо халахын намбат гэсэн одоо энэ бүжгийг одоо багшийн маань бүжиг дахин давтагдчихгүй үнэхээр сайхан уран бүтээл. За энэнд бол тухайн цаг үеийг, тухайн нийгмийг, тухайн тэр цаг үеийн залуус хүмүүсийн бодол санааг энэ бүжигт тусгасан ийм сайхан бүжиг байдаг. Энэ бүжиг бол үндсэн агуулга нь бол одоо тэр 30-аад оны дараах одоо Европын соёл манад орж ирж байсан үед манай монголчуудын нам төрөх алхаа гიშгэ хоорондын харьцаа ямар байсныг тодорхой томрон харуулсан ийм сайхан бүжиг байдаг. Манай багш бол одоо Дорнод Монголын үзэмчин бараг дарганг буряд гэсэн одоо гол үндсэн бүжгүүдийг тайснаа болгож ард түмний амьдралд байдаг имийг одоо ардын бүжиг болгож тайснаа амьдуулсан гол онцлог байдаг. Бид нэр мэрэгжлийн чуулгуудын улсын оролдоонд анх 1985 он Цэлэн аймагт очиж одоо оролдоход халах бүжгийг дэглэн тавьж очиод мөн яг тэр хоорондоо бидний яг оролдоонд орохын өмнө 30 минутын хооронд тэр халах бүжгийн дундах одоо хүмүүн төрлөختөн гэдэг одоо бүжгийн хөдөлгөөнийг шинжилэн хийж одоо оролдоонд орж тэр бүжиг бол соёлын яамны шилдэг уран бүтээлээр шалгарч байсан ийм төвхтэй. Энэ бүжгийн одоо нэрийг бол тэр оролдоонд одоо шүүгчээр оролцож байсан манай эрдэмтэн доктор профессор нэрт найруулагч, нэрт зохиолч, орчуулагч Эрдэнэ Батхааны оюунгай мөн Бадраагай одоо урлаг судлаач мөн одоо өнөөдрийн манай Монголын тэргүүн зэргийн одоо хөгжмийн зохиолч Янцсан наргуй энэ хоорондоо хөрөлдөж явах энэ үедээ Бадраагай одоо энэ их гоё бүжиг байна. Манай Монголд одоо тун ховор бүжиг байна. Дахин давтагч уран бүтээл байна гэд энийг халахын намжирт бүжиг гэж нэрлэе гэж байгаад манай Эрдэнэ Батхааны оюунгай энэ халахын намжирт биш халахын намбат бүжиг юм байна гэж нэрлснээр өнөөдөр одоо ард түмэн тавиханд хүрч байгаа бүжиг юм аа.
За өнөөдрийн энэ сайхан нэвтрүүлэгт орж байгаа нутгийн залуус бүжгийг бол хаан хэнтэй чуулгын уран сайхны удирдагч урлагийн гавьяац зүтгэлтэн Оюунбаатар багш дэглэсэн. Оюунбаатар багшийн маань дэглэсэн олон бүжгүүдээс тэр хүний өөрийнх нь одоо сэтгэлгээний онцлог, үзэл бодол тэгээд дээрэс нь Санжаа Сүрэн багшийн тэр өвлсөн бүжгүүдээс өөрийнх нь бас тэр нэг ялгарч чадхаар бас тэгээ дээрэс нь зүүн чигийн бүжгийн хөгжлийг дахиад бас нэг өөр төвшөнд аваачсан ийм бүтээлүүдийг бас дэглэж байгаа энэ байдлын трийг нь харахад бол үнэхээр бид нар бол маш их зүйлийг сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. Энэ бүжиг бол морьтон хиймэрлэг, энэ морьтон залуусын цог хиймрийг илэрхийлсэн ийм сайхан бүжиг байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүжгийн хөгжмийг болвол хөгжмийн зохиолч дугур бичсэн. Тэгээ дугур бол өөрөө бол Гаршир нутгийн хүн. Тэгээд Оюунбаатар багшд бол хэлсэн байна л да. За манай тэр Гаршир нутагт бол Мягмар хатан гэж нэг тийм их хээнцэр, тийм ээ, бэлэг танхай, тэгээд дээлийнхаа ханцуу их ингэж савж явдаг. Одоо нутаг орондоо их ингэж алдартай ийм нэг алхаа их өрмөц алхаа гიშгэтэй ийм нэг залуу байсан юм а гэж ингэж ярьсан нь бол Оюунбаатар багшд энэ бүжгийнхаа ирчүүдийн хөдөлгөөнийг одоо дэглэх ийм үндэс болсон байна л та. Тэгээд энэ бүжиг бол энэ бүжгийн ялангуяа ирчүүдийн бүжгийн
хэсэг болвол их өвөрмөц юм дэглэлттэй одоо тэр яг тэр дүрээ илэрхийлсэн. Тэгээд гарааныхаа ханцуу их савсан, их ханхалцаж алхсан ийм өвөрмөц ийм онцлог дүр гарч байгаа. За тэгээд эрчүүдийн хэсгийн нэг онцлог зүйл бол ийм одоо монголчуудын тэр мэдлэх ёс. За тэгээд хөөрөг зөрүүлж тамхилах ёс. За тэгээд хуруу таалцаж тоглох, тоглоом, наадгай гэдэг ийм одоо эрчүүдийн хоорондын харилцааг илэрхийлсэн ийм нэг онцлогтой. За тэгээд тухайн үед бол хан хинтээ чуулгын бүжгийн урын санд бол тэр зүүн монголчуудын одоо нам төрхийг илэрхийлсэн их тийм намблаг сайхан ийм бүжгүүд байсан болвол Оюунбаатар багш энэ бүжгээрээ бол одоо маш их ийм хурдтай цоглог хиймарлаг ийм морьтон залуусын дүрийг илэрхийлсэн ийм их хурдтай бүжиг дэглэж бас энэ бүжгийн бүтээлд бол нэгэн ийм шинжлэлийг хийсэн ийм онцлогтой.
зүүн Монголын бүжгийн дэг нь өөрөө тайзан дээр одоо цаг үеийг одоо үргэлж байлдан дагуулсан хэвээрээ ингэж одоо өвлөгдөж байгаагийн хамгийн гол одоо зүйл тэр амин сүнсэн үн цэн нь юунда байдаг вэ гэхээр үүнийг одоо өвлөн тээж байгаа энэ бүжигчд болоод бүжгийн багш бүжигдэглээчд. Бид нар бас энэ зүүн Монгол бүжгийн талаар багш нартайгаа ингээ сайхан яриа сууж байхад манай Оюнбаатар багш хэлжсэн 40 жилийн хугацаанд 3 багш одоо энэ одоо зүүн Монгол бүжгийн дэгийг одоо сайхан авч явж байгаагийн одоо бас нэг одоо чухал одоо тэмдэглэж одоо хэлэх ёстой зүйл юу вэ гэхээр багшийн анхны тавьсан яг тэр их сурвалж тэр намбыг нь огт нэмэхгүйгээр ямар нэгэн одоо магадгүй сэтгэлийн хөдөлгөөнөөр тэрийг нэмж хасаж болно шүү дээ. Гэтэл тэрийг бол яг анхныхын тэр одоо төрхөөр нь хадгалж түүнийг дараагийн одоо үедээ залгамжлуулж өвлүүлж хадгалуулж чадж байгаа энэ уран сайхны буюу энэ бүжгийн одоо бодлогыг барьж байгаа энэ одоо хүмүүсийн маш их одоо өөрийнхөө багшийн тэр одоо зүйлийг үн цэн өгж хувь хүний одоо ямар нэгэн үзэл бодол одоо шингэхгүйгээр өвлүүлж чадж байгаагаараа үнэхээр гайхамшигтай гэж хэлжсэн. Тэгэхээр ер нь бол одоо Монголын бүжиг өөрөө бусад улс үндэстнүүдээс ялгарч идэг тэр монгол сэтгэлгээ, монгол ах уй амьдрал дээр өдөр тутам дээр байж идэг тэр зүйлийг бүжгийн яруу тансаг одоо хэлмэр биеийн хэл одоо уран тансаг хөдөлгөөнөөр хөрвүүлж гаргаж байгаа энэ зүүн Монгол бүжгийг хөгжүүлж байгаа энэ агуу маструудын тэр бүхий л амьдралаа энэ одоо зүйлд зориулсан одоо гайхамшигтай зүйлийн бас үн цэн энд одоо оршиж байгаа гэж хэлмээр байна.
бүдгийг та бүхэн сая анзаарч харсан бах. Тэр бараг гэдэг угсаатны бүлгийн хүмүүсийн өөрсдийнх нь тэр сэтгэлгээ одоо зүгээр ганц нэг хөдөлгөөн дээр маш их тод харагдаж байгаа. Бид нар бүжгийг үзчихэд энэ яаж ингэж донжийн олж тэр нүдний харц тэр бараг бүсгүйчүүлийн их гоё тэр эрхэмсэг тансаг байгаа байдлыг ерөөсөө нэрэл одоо ямар нэгэн нэмэр хачир байхгүйгээр л гүйцэтгэж гаргаж байгаа. Тэгээд тухайн одоо тэр одоо жишээлбэл 1989 онд Дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадамд Гран Приг нь аваад ирсэн тэр бүжиг тухайн үедээ яг тийм байсныг яг одоо бид нар ингээд 2020 онд ингээд үнэхээр тэр намб нь алдагдахгүйгээр ингээд хараа сууна гэдэг бол үнэхээр энэ хаан хинтэй чуулгын бодол, уран сайхны бодлого энэ одоо үе үеийн сайхан одоо бүжигчд болоод бүжгийн багш тэр дундаа Оюнбаатар багш цогт Эрдэнэ гэж одоо энэ сайхан хоёр хүн энэ хоёр хүнтэй хамт ажиллаж амьдарч исэн тэр одоо сайхан үе үеийн бүжигчд бүжигдэг одоо нэг бүжгийн ангийнхан тийм ээ тэгээд дээрэс нь хувтас тайз за тэгээд тэр өмсгөл зүүсгэл яг тэр тухайн угсаатны бүлгийн өрмөц онцлогийг одоо хадгалсан тэр бүтээлийг өөрийг нь төрүүлж гаргахад тухайн цаг үед амьдарч исэн тухайн цаг үедээ бүжгэлжсэн тэр бүжигчдийн бүтэн нэг одоо баг болж ажиллаж амьсгалж исэн энэ одоо уур амьсгал одоо болтол сайхан хадгалагдчихж байгаа нь бол одоо энэ одоо сайхан нэвтрүүлгээр бол үнэхээр тод томрон гарч байгаа. Ерөн зүүн Монголын бүжиг, дуу, хөгжим эдгээр зүйлүүдийг судалж сурталчлах, улам дэлгэрүүлэх, цаашаад ингээд хөгжүүлэхэд бол хан хинтэй чуулгын гүйцэтгэсэн үүрэг бол асар их гэж бодож байгаа. Тухайн үед бол хан хинтэй чуулгад ажиллаж байсан одоо багш нар бол бүгд судлаачид багш нар байсан байна. Яг тэр анх одоо энэ зөв Монголын уран бүтээл гарч ирж байгаа үед бол бүжиг дэглэгчээр Санжаасүрэн Данзанямын Санжаасүрэн багш ажиллаж байсан. Хөгжмийн багшаар Дулмын Гомб гэж багш ажиллаж байлаа. Найрал дууны багшаар Лүндгийн Гомб, Лүндгийн Дашны багш ажиллаж байлаа. Найруулагчаар Галангийн Инх болд гээд одоо эдгээр багш нар маань бол бүгдээрээ Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн цол хүртцгээсэн ийм сайхан багш нар байлаа. Тэгээ эдгээр багш нар бол энэ зөв Монголын олон угсаатны урлагийг бол одоо судлах, тэрийг улам баяжуулж тайзны уран бүтээл болгох, дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд бол маш их хувь нэмэр оруулж, бие биенээ хөглөж, бие биенээ дэмжиж одоо ингэж ажиллаж ясны үр дүнд бол бас энэ зөв Монголын олон ясны урлаг бол бас тодорхой хэмжээнд гарч ирсэн болов уу гэж боддог.
За Оюнбаатар багшийн бас Ехэр гэд энэ буряд бүжиг бол энэ нэвтрүүлэгт орж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бол бурядын Йохор гэдэг бүжиг тийм ээ, эремшилгээ, нэрглэг гэдэг ийм бүжгүүд байдгийг мэднэ. За энэ нэвтрүүлэгт бас Санжаасүрэн гойн болвол Йохор бүжиг орж байгаа. Тэгэхээр энэ Ехэр бүжиг бол юугаараа онцлогтой юм бэ гэхээр зэрэг Оюнбаатар багш бол бүр энэ 19-р зууны үед тэр бурядуудын бүжгэлжсэн тиймийг бичлэгийг олж үтсэн байна л да. Тэгээд тэр бүжигт бол одоо өвдгөөрөө намс гээд одоо цээжээрээ нас хийж ингэж бүжгэлж байгаа ийм нэг өвөрмөц ийм язгуур хөдөлгөөнийг багш олж харсан байна. За тэгээд тэр нь бол маш сонирхолтой санагдаж энүүгээр нэг бүжиг хийх юмсан гэсэн бодол төрж исэн. Гэтэл багш бол Оюнбаатар багш бол 2003 оноос энэ Оросын холбооны улсын агын бурядын Амар сайн гэдэг энэ чуулгад бол урагдаж бод хид хідэн бүжиг одоо тэгэлж өгсөн байна л та. За Балжин хатан гэд за энэ бас бурядын юм алдартай хайрхны энэ домгоос идэвсэн ийм хид хідэн бүжиг тэгэлж өгсөн. За ингэх явцдаа угаасаа бүжиг тэглээч бол судлаач байдаг. Одоо бүжиг тэглээч маань өөрсдийгөө бид нар бол судлаач гэж ингэж одоо зарлаж цээжээ дэлддгүү ч гэсэн одоо ардынхаа тэр түүх, соёл, хөгжим, хувцас энэ бүгдийг одоо судалж ээж бүжиг тэгэлдэг. Тэгэхээр багш бол тэнд бас уран бүтээл тойрохынхаа зэрэгцээ бас одоо эрэл хайгуул хийж судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр энэ ага нутгийн бурядуудын энэ язгуур бүжиг болвол бас бусад одоо цонгоолч гэдэг юм уу тийм ээ 20 бурядын бүжгүүдээс их өвөрмөц онцлогтой, ялангуяа тэр Ехэр бүжиг гэж нөгөө урд нь олж үдсэн тэр бичлэгтэй нэг ойролцоо ингэж намс хийдэг их тийм одоо Йохор бол их хурдан хөдөлгөөнтэй шүү дээ тийм ээ. Ехэр болвол их уянгалуулж их удаан юм темптэй ийм агын бурядуудын бүжгийг судлаад язгуур хөдөлгөөнүүдэд нь бол тулгуурлаж за тэгээд урлагийн гавьяа зүтгэлтэн хөгжмийн зохиолч Гомбгойд бол хөгжмөө захиалж бичүүлсэн. Гомбгой бол өөрөө бол одоо буряд хүн тэр буряд ардынхаа дуу хөгжмийг сайн мэддэг тийм ээ. Тэгээд энэ Ехэр гэж энэ удаан сайхан дууг эхний хэсэгтээ оруулаад ингэж тэгэлсэн. Тэгээ бүжгийн дунд бол Йохор бүжгийн нөгөө эргэлдэн наадын элдвэрээ зугаалын мушгиралдан наадын мэддгээрээ зугаалъя гэдэг энэ Йохор бүжгийн дуу орж байгаа. Тэгээд багш бол яг энэ үгнээс бол тэр бүжгийнхаа зураглалыг бол яг гаргаж авсан байгаа юм л та. Ингээд мушгиралдаж ингэж бүжгэлж байгаа ийм их өвөрмөц сонин зураглал бол энэ Ехэр бүжигт бол орсон. Ер нь мэдээж буряд бүжиг бол тойрон бүжиг тийм ээ. Тэгэхээр энэ тойрог зураглал энэ бүжигт орсноос гадна тийм нэг өвөрмөц бушгиралдсан ийм зураглал орсон. За тэгэхээр энэ Ехэр бүжиг бол маш их тийм одоо язгуур хөдөлгөөнд суурилснаасаа гадна багш бол өөрийн уран сэтгэмж, өөрийн энэ авиас бэлэг туршлагаараа бол маш их сайхан хувилбарлуулж, баяжуулж, маш их баялаг хөдөлгөөний сантай ийм бүжиг болсон Ехэр бүжиг болвол
Санжаасүрэн багшийн гарынхан шав Оюунбаатар хаан хинти чуулгынхаа бүжгийн багшаар ажиллаж хэсэг ингээд багшийнхаа уран бүтээлийг хадгалж хамгаалж авч үлдэхийн зэрэгцээ тэр багшийн уран бүтээлээс одоо судалж суралцсан үүн дээр үндэслэж өөрийнхөө уран бүтээлийг тойргож ажилласан хэсэг хугацаа байна. Энийний дараа Оюунбаатар багшийн бас гарынхан шав цогт эрдэнэ бас ингээд энэ зүүн Монголынхаа бүжгийн онцлог донж маягийг тэр чигээр нь хадгалаад аваад бас өөрийн уран бүтээлээр баяжуулаад ингээд залгамж чанараа алдахгүй хадгалаад явж байгаа юм нэг сайхан онцлогтой юм чуулга юм аа. Манай чуулганы хувьд бол Дастржийн цогт эрдэнэ гэдэг одоо шинэ бүжиг дэглэж залуу хүн энэ хүн бол одоо сүүлийн үед Дарамт Монголын энэ их талын энэ сайхан бүжгүүдийг өөрийн гэсэн одоо дэг зээгаараа өнөөдөр дэглэн тавьж одоо Монголын ард түмэнд хүргэж байна. Яагаад би одоо ингээд магтаж байгаа юм бэ гэвэл үнэхээр одоо тэр нэртэй хүндтэй багшийн арга барилаас өвөрмөс юмнуудыг бас өөртөө тусган авч чадсан ийм шав маань байгаа юм. Одоо хамгийн сүүлд одоо 17 онд болсон одоо Сөжид багшийн нэрмжит мэрэгжлийн бүжигчдийн бүжиг дэглэгчдийн уралдаанд манай одоо цогтөрдны багш маань Гран При шагналын уран хийсгэж сайхан бүжгээрээ бүсгүйн хүний заяа гэсэн сайхан бүжгүүдээр авсан. Энэ бол залуу хүний одоо шинэлэг тэр тусмаа шинэ уран бүтээлүүдийг чанартай чансаатай үзэмжтэй хүн төрөлхөөсөөр хийж чадсанд нь гол зүйл нь оршиж байгаа маа. Ингээд манай талын Монголын энэ сайхан бүжгүүд өнөөдөр одоо Яохра хатарч байна, үзэмжингийнхээ нам тэргийг харуулж чадж байна. Баргуудынхаа омглон занг өнөөдөр одоо ард түмэнд түгээн дэлгэрүүлж чадж байна. Өмнө Бурятынхаа Яохра хатар Ехрийнхээ нааданыг ард түмэнд өргөж чадж байгаагаар онцлог юм аа.
хугацааны шалгуур гэдэг бол хамгийн том шалгуур байдаг. Тэгэхээр зэрэг тэр 70-80-аад оны үзэгчдэдийн тэгсэн таашааллыг, гоо сайхны таашааллыг ингэж өгж ийсэн энэ бүтээл одоо ч гэсэн одооний энэ 21-р зууны 20-од оны үзэгчдийн ч гэсэн гоо сайхны таашаалд нийцж байна гэдэг бол энэ бүтээлийн чанар чансаа, энэ ур чадвар ямар түвшинд байгааг бол харуулж байна. Тэгэхээр энэ хан хинтээ чуулгын бүжгийн урын сан болвол одоо Монголын бүжгийн энэ урын санд бол өөрийн маш ийм тодорхой, маш их томоохон байрыг эзэлж байгаа энэ зүүн Монголын бүжгийн дэгийг бий болгосон ийм нэг сайхан бүтээлүүд өнөөдрийн нэвтрүүлэгт орж байгаагаараа маш их гайхамшигтай байна. Одоогийн ажиллаж байгаа одоо энэ Мөнх хот багштай бүжиг ангийн хамт олон энэ залуу сайхан бүжигчд бол Санжаа Сүрэн багшийн бүжгийгч одоо яг тэр үед бидний хийжсэн маниар донжоор нь хийж чадж байна. Оюнбаатар багшийнхаа бүжгийгч бас яг л тэр хэв маягийг хадгалаад хийж гэн цогт эрдэнэ багшийнхаа бүжгийгч бас ингээд яг л тэр янзаар нь хадгалаад хийгээд хөгжүүлээд ингээд явж байгаа нь бол их сайхан санагддаг, их сайхан чадвартай, мундаг, сайхан залуучууд ажиллаж байгаа нь бол бахархалтай байна. Гэхдээ эдгээр энэ гурван багш нарын гурван дэглээчийн бүжгүүдэд бол нэг л ингээд нэг донж, нэг л нэг амин юм ингээд үргэлжлээд яваад байгаа нь бол яг ямар ч бүжиг дээрээс нь бол бас нэг харагдаад байдаг. Цогт эрдний бүтээсэн бүсгүй хүний заяаг бүтээлийг би анх нөгөө телевизээр харчаад аргагүй л одоо багш нарынхаа одоо ширээг хатаасан сайхан бүжиг дэглээч болжээ гэж би тухайн үед үнэхээр бахархаж ирсэн л да. Ямар сонирн бодож олсон байна. Нэрэл зүүн чигт байгаа тэр сайхан бүсгүйг баруун нутгийн сайхан залуу ураг барилдаад одоо ингээд гэр бүл болоод ингээд аваа явдаг. Энэ зохиол өөрөө ерөөсөө сайн байна гэдгийн айгүй тод жишээ болж чадсан. Магадгүй бусад бүжиг дэглээчд ч гэсэн энэ одоо цогт эрдний маань энэ хоёр бүтээл олон бүтээл байгаа шүү дээ. Гэхдээ би онцлоод одоо энэ хоёр бүтээл дээр хэлэхдээ үнэхээр сайн зохиолоо өөрөө маш сайн одоо зөв болж чадах юм бол түүн дээр таарсан тэр сайхан хөгжмийг дэглээч хүн өөрөө ирэл хийж, сурулж, судалж ээж гаргаж ирж тэгээд түүндээ өөрийнхөө тэр одоо хаан хинтээ чуулгын бүжигчдийн одоо байх ёстой чадварыг нь улам их одоо шавхаж гаргаж ирсэн зүгээч нэг бүжиглэхгүй дүр бүтээгээд тэр дүрэндээ одоо маш их сайн орж тэгсэн хэрнээ тэр зөв Монгол бүжгийн нам болвол энэ бүтээл дээр яг л одоо тодорхой харагдаж байгаа маа гэдгийг бол үнэхээр харуулж чадсан. Тэгээ одоо үнэхээр багш нар одоо ямар байна, шав тийм байдаг л гэдэг. Тэгэхээр үнэхээр бас одоо цогт эрдний маань бүтээлүүд цаашдаа бол улам их одоо их сайхан болж бусад одоо бүжгийн мэрэгжил нэгт найз нөхдөд болоод дэглээчдэд бол маш их одоо өгүүлэмжтэй хэрнээ тухайн угсаатны намбыг маш сайхан хадгалж болдгиймаа гэдгийг харуулсан одоо маш их юм сайхан үлгэр жишээ бүтээл болж чадсан.
Бид нар ерөөсөө юмыг ингээд баг гэж голж болохгүй те жижиг гэж одоо орхиж болохгүйгээр л харах анхаарах ёстой юм байна гэдгийг энэ хаан энтэй чуулгынхаа бүжигчдээс ингээд олж харж байна. Тэгээд ямар сайхан тэр инээмсэглэл тэр нүдний их гой харцууд тэгээд ингээд зөвхөн ингээд нэг цээжний нэг ингээд нэг жоохон хөдөлгөөнөнд ингээд юм хилээд байгаа байхгүй юу. Тэгээ энэ өөрөө юу хэлж яах вэ гэхээр хөдөлгөөн болгон амин сүнстэй байдаг. Алхаа болгон энгийн юм шиг хэрнээл Монгол хүний алхаа өөр байдаг гэдгийг одоо үнэхээр баталж чадж байгаа. Тэгээд хаанти чуулгынхаа бүжигчдэр үнэхээр их бахархаж байна. Тэгээд та нарынхаа бас цаашдын одоо уран бүтээлд нь маш их одоо өндөр амжилт хүсье. За ингээд хаан энти чуулгынхаа уран бүтээлчтэй өндөр амжилт хүсье. Өнөөдрийн энэ урлагийн тоглолт, энэ урлагийн сайхан арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар театр, энэ хүн театрынхаа хамт олонд бүжигчдэд удирдлага хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст талархал дэвшүүлж уран бүтээлийн өндөр амжилт хүсье.